салбарынхны шүүмжлэлтэй байна л да. Томилгоо юу нэг яг хэн тэгж хэлж байна. Салбарын бүгдээрээ тэгж яриа байна. За би хариулт хэлье тий. Жишээлх юм бол бид ер нь бол энэ эрүүл мэндийн салбарын удирдлага дотор бол хулгай үргэлжлэн тул эвлэхгүй шүү. Жишээлбэл одоо таны тэр асуугаад байгаа зүйл чинь бол яг л хулгайтай тэмцэхлээр дандаа нэг ийм сөрөг юм гарч ирдэг. Тухайлбал сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн даргаыг би сольсон. Тэр залуу уушгины хэмж, дотрын хэмж. Харин ч бүр мэржлийн бос. Дээрээс нь томилгоонд буруу. За дээрээс нь бүр 1.5 тэрбум төгрөгийг сарын дараа эмийн хугацаанд тусч байгаа эмийг сэтгэс нөлөөтэй шүү. Эмийг авчихсан байгаа нь энэ хиний тэр хүний зүв бах уу? Үгүй гэж бодож байна. Би харин энэ асуудлуудыг гаргаж ирж байгаад нь бол баяртай байна. Тийм учраас бид шудраг ёстой тэмцэх ёстой. Эрүүл мэндийн салбарт хулгайтай тэмцэх нь миний ажлын гол ажил гэж харж байгаа. Одоо тэгээд тэр сэтгэс нөлөөд ийм устгасан акт нь байхгүй. Чи юу болж байгаа? Ийм замбраагүй байдал байж болох юм уу? За тэгээд тендерүүдийг хараарай. Та нар би сэтгүүлчд бүр зориуд уриалмаар байна. Ижил бүтээгдэхүүнийг тендер гэдэг нэрээр өөр үнээр авч байна. Энэ хэний ашиг сонирхол яваад байгаа. Энийн ард юу нуугдаж байгаа? Энэ болгонтой тэмцэх болно. Тэр муу хэлж л байг. Ярьж л байг. Харин энэ салбарт шудраг ёс тогтоох ёстой ш. Тийм учраас бид тэр шүүмжилж ярьж байгаа, нийлж бөлдөж байгаа асуудлаас айхгүй. Инженер 19 шалгалт юу болсон юм бол? Тэрний хариу гарсан. Тэр одоо удахгүй бид мэдээлнэ. Одоо жишээлх юм бол ихэнхсэн эмрэ аппарат эвдэрсэн шалтгаан нь мэрэгжлийн техникчийн халаад мэрэгжлийн бус хүн ажиллаж байгаад хүчил төрөгчийн аппарат очиж мөргөөд эвдэрсэн гэж. Тэгэхээр тэр хариуцлагыг жишээлх юм бол тэр буруу томилгоо хийсэн дарга нартай тооцох юм уу юу? Усаас дахиад мөнгө гаргаад тендер хийж байгаа тийм. Тэр тооцсон шүү дээ тийм. Тэр шалгалтын явцад тэрэнд гарсан тодорхой болсон. Ер нь MRI гэдэг нь өөрөө яг үзлэг хийх шатанд асар хүчтэй энерги цуглуулад соронзоо орно гэсэн үг байхгүй. Тэр соронзоо орон дотор тэр өрөөнд дотор ямар нэгэн төмрийн наалдах тийм төмөр байж болохгүй тийм. Тэгвэл тийм том алдаа гарч ирэх юм чинь зөвхөн хариуцлага асууж байна. Тийм ээ. Тэгвэл бид одоо тэгэл тэрийг засахаар 500 гаруй сая төгрөг гарсан. Харин тендерээр нь 350 болсон юм шиг байна тийм ээ. Тэгээд засаж явах шиг байна. 26 оны төсөвт их насны эрүүл мэндийн үндэсний төв дээр бид шинэ MRI хүртэл суулгаад худалдаж авч өгөхөөр төлөвлөсөн байж байгаа. Одоо ингээд төсөв батлагдах юм бол энэ 11 сарын 20-наас эхлээд бид тендер зарлах болно шүү дээ. Тэгэхээр цаг хугацаа алдаал он гаргаж зарладаг юм биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ сайн юм авах боломж байгаа. 15% нэмэгдэл тэгээ яг хэд болох вэ? Сайд нарын багцаас 10% одоо тэгш танах ийм одоо зохицуулт хийх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг эрүүл мэндийн салбарт өөрөө 10% танах ийм боломж болсон юм. Одоо нэг урсгал зардал дотор бид одоо танах асуудлыг хийгэж барахгүй болж байна. Тухайлбал бол бид одоо хамгийн чухал зүйл бол бид нийгмийн эрүүл мэндийн тусламжийн асуудлууд нэлээд онцгой анхаарал татж байгаа. За урсгал зардал гэдэг дотор бол үндсэндээ нэг сүртэй зардал байдгүй шүү дээ. Тухайлбал бол одоо нэг удааг урамшуул энэ төр гэж яриад байгаа шиг байна те. Эн чинь нөгөө 36 сарын дэвтгүүрт гарахт нь олгодог юм шүү дээ. Нөгөө тэтгэмж те. За энийг аваа ячих юм бол өстой зөвшөөрөхгүй. За энэ дээр бол өстой хатуу зогсноо. За дээрэс нь хөрөнгө оруулалтаасаа бас хасъя. Зарим нэг одоо барилга барих байгаа асуудлаас хасъя энэ гэсэн л ийм гаргалгаанууд хайж байна. Аль болохоор л нөгөө салбарын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлчихгүй байх талаас нь харж байна. 15% нэмлэг гэхээр доод цалин хэд болох яг үндсэн доод цалин? За сая 200 болоо авчих шүү дээ. Тий 980 орчим байгаа. Юу ч л одоо сая 200 орчим болоо авчих тий. Ерөн эрүүл мэндийн салбарынхны та бүхэн анзаараа үндсэн цалин гэж би яагаад байн хэлээд байгаа юм гэхлээр их олон нэмэгдлүүд дагалдсан шүү. Илүү цагийн нэмэгдэл, жижигүр тонсны нэмэгдэл, олон жил ажилласны нэмэгдэл, хортой нөхцөл, орон нутгийн нэмэгдэл тийм ээ. Тэгээд зэрэг дивийн нэмэгдэл. Ингээд нийтдээ бараг 6 төрлийн нэмэгдэл байдаг. Энэ болон хүчлагтай бодогдож шүү дээ. Ингээд ирэхлээр бодглохлоор ер нь нэг 200-аас 800 мянган төгрөг хүртэл нэмэгдэх боломжтой юм билээ. Одоо жигсэж байгаа одоо эмчнэр жишээлбэл 15 жил ажиллачаад бүх нэмэгдлээ аваад сая 500, сая 800 авч ийн гэж яриад байна. Нэмэгдлээ аваад шүү. Тэгээ эмнэлэг болгоо өөр л дөө. Эмнэлэг болгоо өөр. Урамшууллын тогтолцоо бас өөр шүү дээ, тийм ээ. Лавлгай шатлын эмнэлгүүд нэг өөр. Тийм учраас нөгөө эмнэлгийнх нь өөр юунуудыг авч үзэх ёстой. Уялдааг нь авчих үзээрэй. Ерөн зүгээр бид энэ эрүүл мэндийн салбарт ачаал их үүрдэг эмнэлгүүд нь илүү авдаг байхын тогтолцоог хийх гэдэг байна шүү дээ. Ерөн бид одоо совилогч тэгээд хүнд нөхцөлд ажилладаг жижигүр тондог. За дээрээс нь нөгөө эрчим дэмжлэгийн яаралтай тусламж ажилладаг эмчнэрийн цалин пүнлэг илүү болгох ийм тогтолцоо коэффициентлах нөгөө гүйцэтгэлийнхэн санхүүжил дотор тэрийн коэффициентлах ийм тогтолцоо хийхээр тооцоол хийж байна. Эмчнэр гадаад агсж ийн л да магадгүй засгийн газрын оруулж ирж байгаа 15% нэмэгдлийг голоод байгаа юм шүү. Тий голоод байгаа шүү дээ. 3.5 сая болго гэдэг байгаа шүү дээ. Би уулзсан шүү дээ тий. Тэгээд нэг харамсалтай зүйл нь 3 талд хилцээрээ дүгнэе гэхлээр дүгнэхгүй байгаа юм.
Тэгэхээр энэ чинь уг нь хин хариуцлага энэ чинь нөгөө гурван талд хэлцээр гэдэг чинь эрүүл мэндийн яам, үйлдвэрчний эвлэл, дээрээс нь хувийн хвшлийнх байгаа тийм ээ. Ингээ гуруулаас суугаад ойрын хугацаанд 3 сая төгрөг болгочих гэсэн юм байна шүү дээ. За тэгээд энэ хэлцээр одоо хин ажиллаа хийсэн хин хийгээгүй гэдэг яах ёстой байхгүй. Яагаад нэмэгдээгүй? За энэ дүгнэлтээ гаргачаад за эрүүл мэндийн яам танах энэ ажиллаа хийгээгүй учраас одоо 3.5 сая болгоо гэж хэлэх ёстой байхгүй. Тэгээ энийг л хичээл гэдэг байгаа шүү дээ. Дүгнэлт чи хиний буруу юм. Тэгэхгүй дүгнийг ихлээр үгүй гэдээ ирэхгүй байгаа би гайхаад байгаа. Эмчнэр үү? Биш одоо үйлдвэрчний эвлэл ярьж л эмчнэр биш ээ. Энэ үйлдвэрчний эвлэлийг төлөөлж байгаа л усуул шүү дээ, тийм. Нарантуй чи эмч хүн биш шүү дээ. Тийм. За. Тэгээд өөр нэг асуулт. Одоо энэ эрүүл мэндийн дадлын сан гоосон гэдэг юм уу? Төссөн хүн хөндлөлөөс одоо томоохон шатны эмнэлгүүд нөгөө борд шатлын эмнэлгүүд гадны эмч мэрэгчлүүдийг авчирч Монгол эмчтгийг хийх ажлыг зогссон байгаа гэдэг чинь мэдээлэл авсан л да. Тэгэхээр 3 дахь нэг бол Японоос бас эмчнийг авчирч хагаад санхүүгийн улмаас авчирч чадлаа болсоо гэдэг асуудал яриад. Та яг энэ чиглэл дээр мэдээлэл өгч гисний эмчнэр ямар чиглэлийн эмчнүүд гадны эмчтэй ирэх гэж болсон байгаа гэсэн. Ерөн эрүүл мэндийн яамны бодлогын хүрээнд бид аль болохоор эмнэлгийг бие даа үйл ажиллагаа явуулахыг зориод байгаа шүү. Одоо эрүүл мэндийн сайд эмнэлгийн сайд биш шүү. Эмнэлэгт очиод ажлыг зохицуулж яадаг тэр нэг аппарат эвдэгсээр нь очдог биш. Тий. Зүгээр бид эрүүл мэндийн дэмжих сан гэж байгаа. Эрүүл мэндийн дэмжих сангаар хэрвээ шин технологи нэвтрүүлэхээр шаардлагатай бол гадны эмч баг авчрах зардлын даахаар орсон байгаа. Одоохондоо надад энэ зардал ирээд би тэрийг гасан зүйл байхгүй шүү. Тэнд мөнгө байгаа. Тэгэхээр тэнд төсөл өгөөгүйгээр зөвхөн өөрсдийнхөө үйл ажиллагаагаар яах гэсэн байж магадгүй. Би сайн мэдэхгүй. Надад тийм мэдээлэл ирээгүй учраас. Зөвхөн эрүүл мэндийн дэмжих сангаас шин технологи нэвтрүүлэхээр гадагшаа урсж байгаа урсгалыг зогсоох байдлаар тийм гадны баг авчирнгүйд санхүүжилт байгаа. Төслөө өг гэдгийг би хэлээд л байгаа. За.